Би инженер хүн. Ийм зүйлийг ёстой өөртөө төсөөлж чадахгүй. Би харж, тэмтэрж эсвэл бүр тоолж чадна гэдгийг мэднэ. Харин энэ зүйл ийм амархан болдог гэдгийг би өөртөө төсөөлж чадахгүй байна. Ингээд жил өнгөрөх тусам асуудал нь ихсэв. Харин 1989 оны хавраас байнга өгддөг болж улам хүндрөв. Тэгээд нэг удаа би санал дээр цус байгааг хараад надад эмнэлгийн тусламж хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эмч дээр очисон. Надад шинжилгээ хийж дивертикулит илрүүлсэн. Энэ бол бүдүүн гэдсний хан дээрх эвэрхийн ургалт бөгөөд тэр нь өрөвссөн байсан. Би удаан хугацаанд цэцэрлэг модоо арчилж чадахгүй болж гэрийн ажлаач хийж чадахгүй болсон. Энэ бол их хэцүү байсан. Би эмчид найдан тэр надад тусалж чадна гэж бодоод түүнд хандсан. Ингээд намайг эмээр эмчлэв. Ямар эмээр эмчилсэнийг сайн санахгүй байна. Тэгээд хагас жил орчмын дараа улам муудахад эм тус болохгүй. Учир нь өвчин бүр архаг болсон байна гэж эмчилсэн. Мэдээж энэ түүнийг сэтгэлээр их унагсан. Мөн түүний ээж нь бас бүдүүн гэдсний хорт авдартай байсныг эмч мэддэг байсан тул түүнийг үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг сануулсан юм. Darmkrebs und das wusste der Arzt und hat ihr das dann auch prognostiziert, dass sie das erwarten müsste. Энэ бол түүний хувьд маш муу мэдээ байв. Би маш их цөхрөнгөө барсан тул маргааш шөнө чин сэтгэлээсээ залбирсан. Хайрт бурхан минь, би өвөхийг хүсэхгүй байна. Гуйж байна. Хэрвээ чи байдаг бол надад туслаач гэлээ. Хэдэн өдрийн дараа энд Бергиш Гладбахт бидний амьдардаг газраас холгүй эзотерик далд ертөнцийн үзэсгэлэн болсон юм. Би энд ямар нэг учир байх ёстой. Тэрийг яагаад мэдэж авч болохгүй гэж бодсон. Ингээд би тэнд очихыг хүссэн. Тийшээ явсан. Үзэсгэлэн болж байсан зочид буудлын өмнө залуухан хоёр эмэгтэй зогсоод танилцуулга тарааж байсан. Надад мөн нэг танилцуулга өгөөд тусламж хэрэгтэй юу гэж элдгээр асууж билээ. Би тэд рүү анхааралтай хараад тийм ээ надад тусламж хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би танилцуулгыг уншсан. Тэнд ингэж бичсэн байв. Эдгэшгүй зүйл гэж үгүй. Бурхан хамгийн агуу эмч. Эдгээр мөрүүд миний нүдэнд шууд туссан. Би миний гуйлд залбиралд хариу ирж байгаа юм байна. Одоо энэ бол миний хувьд тусламж гэж зөнгөөрөө ойлгосон. Тийшээ очихыг хүсэж байна гэж тэр надад хэлсэн юм. Эхэндээ би ямар ч итгэлгүй хандаж болгоомжилж байсан. Үүнийг өөртөө яаж төсөөлж чадахгүй байлаа. Гэвч түүний эцсийн найдварыг үгүй хийж татгалзах эсвэл ямар нэгэн ийм зүйлээс салахыг хүсээгүй юм. Яагаад болохгүй гэж хэрвээ тэр үүнд итгэж байгаа бол мэдээж би зөвшөөрнө. Тэр үүнийг хийж болно шүү дээ. Харин дараа нь тэр танилцуулга авсан гэж надад ярьсан. Ингээд тэр үед надад сонирхолтой санагдаж байсан. Учир нь тэр үеэс хойш тэр улам сайжирч байгааг би анзаарсан юм. Шууд тэр дороо сайжирч байсан. Түүнд найдвар бий болсон. Завуур нь өөрчлөгдөж, намжиж байсан. Тэр илүү их хүчтэй болсон. Ингээд 5 сар орчмын дараа тэр өвдөлт зовир болон өвчний бүх шинж тэмдгээс бүрэн чөлөөлөгдсөн байсан. Бүх зүйл зөв зүгээр болсон. Миний гиз ямар ч өвчнгүй болсон. Хэдийнэ өвчлсөн байсан 2 бөөр минь бас эдгэрсэн. Надад бүр ямар ч өвдөлт зовир байхгүй болсон ба би хязгааргүй аз жаргалтай байсан. Би мөн түүнчлэн хяналтын үзлэгт хамрагдсан юм. Тэ намайг эмчилсэн эмч рүү очиагүй. Би тэр эмчтэр очихыг хүсээгүй. Би төвийг баримталсан эмчтэр очисон бөгөөд тэр одоо цаашдаа ирж хайгаад байх зүйл алга. Чи ирүүл гэж хэлсэн юм. Ингээд эхний миний гайхлыг төрүүлсэн зүйл бол миний хүлээн авсан өөрийн эдгэрэл байсан юм. Миний баруун бугуун дээр гигрома буюу хоргүй хавдар үүссэн. Тэр хэдэн жилийн туршид томорч байсан. Намаа гараа хөдөлгөх, эргүүлэхэд
Надад зовиртой болж өвдөлт бий болсон. Хизээч билээ эрентгийн зураг авахулсан хоргүй хавдар гэдгийг илрүүлсэн. Гэвч мис ажилбар хийхийг би зөвшөөрөөгүй ба 3-7 хоногийн дараа тэр зүгээр алга болсон нь маш их гайхалтай байв. Би бол инженер хүн. Ийм зүйлийг өөртөө төсөөлж чадахгүй байлаа. Би харж чадна, тэмтэрч эсвэл бүр тоолж чадна гэдгээ мэднэ. Харин ийм зүйл ингэж амархан болдог гэдгийг би өөртөө төсөөлж чадахгүй байсан. Тэгээд дараа нь энд би олон эдгэрлүүдийг харсан. Ялангуяа эхнэрийнхээ тэр улам бүр сайжирч дараа нь бүрэн эдгэрэл хүлээн авсан юм. Эхнэрт минь мөн өөр 2 харьцангуй гайгүй эмгэг байсан. Хэдэн сарын явцад тэдгээр нь алга болсон. Энэ нь намайг үнэхээр гайхшруулсан. Ингээд би энэ тухай хүмүүст мэдүүлэхийн тулд чадах бүхнийг хийсэн. Эхлээд 2 Германы хоорондын дотоод хил нээлттэй байсан. Хэдэн жилд бид Төв Германы хуучин зүүн хэсэг рүү Дрезден болон Görlitz рүү явцгаасан юм. Ингээд бид үргэлж дэмжлэг авч эхлээд Görlitz рүү, харин дараа нь биднийг зөвшөөрсөн үед Польш руу явдаг байлаа. Тэнд гүүрлүү орохыг хориглоно, эсэргүүцсэн тохиолдолд буудна гэж анхааруулсан байдаг байв. Dann sind wir nach Polen rübergegangen von Görlitz, als wir es dann durften. Es stand ja da, betreten der Brücke. Görlitz миний төрөлх хот байсан. Es war ja meine Heimatstadt. Бидэнд өөрсдөд тараах хуудсууд байсан тул бид тэнд тараах хуудас тараав. Handzettel verteilt, wir hatten da Handzettel mit. Also ich bin 1990 als Student. Би бүгд найрамд гарчилсан Герман улсад оюутан байхдаа 1990 онд анд нүхтийн хүрээлэлд орсон юм. Би гадаа гудамжнаас хуудас олсон бөгөөд түүн дээр илтгэл болох зар байсан. Энэ нь миний сонирхлыг татаж би тийшээ очиж илтгэл сонссон. Тэнд цөөхөн байсан ба илтгэлд ойролцоогоор 15 орчим хүн ирсэн байв. Тэр үед би астмтай байлаа. Би ердийн үед өдөрт 4 удаа цаслах хэрэгэлдэг байсан ба харин шөнөөр шахмал эм уух хэрэгтэй болдог байсан. Ийм маягаар би өвчнөө хүндрүүлэхгүйгээр барьж чаддаг байлаа. Харин би ачаалттай үед мөн шатаар өсөхдөө нэмж цацдаг эм хэрэглэхээс аргагүй болдог байсан. Учир нь хүч гаргасны улмаас миний хоолой боогдох гээд байдаг байсан. Ийм учраас би энэ эмэндээ байнгын дасал болчихсон. Миний халаасанд үргэлж цаслага байх ёстой байдаг байв. Би ачаалттай үедээ надад амьсгалахад хэцүү байвал цаслагаа хэрэглэдэг байлаа. Түүнийг энэ эмгэгээс салж ангижрахад нэг ч эмч тусалж чадаагүй. Эсвэргээрээ тэд эдгээр эм бэлтгэлийг бүх амьдралынхаа туршид хэрэглэхээс аргагүй гэсэн тааруухан таамаглал түүнд хэлсэн. Би танилцуулга аваад 14 хоногийн дараа өглөөгөр үд дунд болон орой мөн унтахын өмнө цаслагаа хэрэглэхээ болсон. Тэр үеэс би түүнийг хэрэглэхээ болсон. Also morgens, mittags und abends und nochmal vorm Schlafen gehen. Die habe ich dann weggelassen. Хэдийний өглөө болсон байв. Би өдрийн туршид бүр энэ эм бэлтгэлгүйгээр хоолой боогдохгүй байгааг анзаарсан. Би хэдэн өдрийн турш өөрийгөө ажигласан. Харин дараа нь ойролцоогоор 5-аас 7 өдөр бүх зүйл сайн байлаа. Ингээд би шахмал эмээс ч бас татгалзсан. Ердийг шигээ би эмч дээр очсон. Гэхдээ тухайн үед би ямар ч эм хэрэглэхгүй байгааг энэ үед 100 байсан. 7-8 дугаар сар. Тэр хэлэхдээ одоогоор энэ бол сайн хэрэг. Намар юу болохыг харцгаая гэсэн. Магадгүй энэ нь дахих байхаа гэсэн. Гэвч ерөөсөө дахиагүй. Би түүн дээр дахиад 2 билүү 3 удаа очсон. Эцэст нь уушигны шинжилгээ хийлгэсэн. Салахын өмнө үүнийг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн тул би хийлгэсэн. Хариу нь эрэг сайн гарсан. Ингэж тэр надад үүнийг нотолж өгсөн юм. Бруно Грönингийн сургаалтаа танилцсны дараа ноён Бүсэ энэ эмгэгээс 2-7 хоногийн дотор баг гэнэт эдгэрсэн нь хачирхалтай юм. Ингээд би эмч хүний хувьд мөн энэ нь ямар нэг байдлаар миний шохорхлыг төрүүлсэн. Учир нь тэр үед би шашингуун үзэлтэн байсан бөгөөд Бурханаас үүдэлтэй ямар нэгэн эдгэрэл эсвэл өөр нэгэн ертөнцийн амьдрал эсвэл иймэрхүү төстэй зүйл байдаг гэдгийг төсөөлж чадахгүй байсан юм. Энэ нь намайг ямар нэг байдлаар итгүүлсэн бөгөөд би үүнд ямар нэг зүйл байх ёстойг мэдэрсэн юм.
Das hat mich irgendwie überzeugt. Харин дараа нь би Und ich habe da аажмаар irgendwie бурхан erlebt, dass es байдаг doch was гэдэгт geben зүгээр muss. л итгэж чадсан байв. Und es ist dann so gekommen, dass ich Schritt für Schritt einfach das glauben konnte, dass es einen Gott gibt. 30 жилийн өмнө эдгэрэгсэд 1989 болон 1990 онд баруун болон зүүн Германд